За би бас нэг хоёр санал хэлмээр байна. За Сүхбаатар сайдыг дэмжиж байна. За нэгдүгээрт би таныг энэ Монгол улсын хүрэн эдийн засгийг одоо өөрчлөх асуудал бол доктортой аялал жуулчлалыг хөгжүүлэх асуудал байгаамаа. Тийм учраас энэ аялал жуулчлалын бодлогыг хөгжүүлэхэд манай гадаад харилцааны яам онцгой анхаарч хамтран ажиллах ёстой. За энэний нэгдүгээр асуудал бол визний асуудал байдаг. Тэгэхээр энэ Монгол улсад зорин ирэх жуулчдын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа. Ирэх сонирхолтой хүмүүсийн тоо маш их нэмэгдэж байгаа. Lonely Planet гэж 2016 онд гарсан одоо сэтгүүлдэр Монгол улсыг сонирхож ирэх жуулчдын тоо одоо эхний 7 дугаар байранд орсон. Энэ бол их том амжилт байсан. За тийм болохоор бид нар жуулчдыг хүлээн авах бэлтгэл ажлыг хангах, за Монголд одоо ирэхэд хүнд суртлыг багасгах, одоо жуулчдад үйлчлэх үйлчилгээгээ бас бид нар жоохон шуурхай болгомоор байгаамаа. Тэгэхээр энэ асуудал дээр гадна дотныхны ярьж байгаа ганц том асуудал бол визний асуудал байдаг. Тийм учраас энэ асуудал дээр таныг онцгой анхаарч байгаль орчин аялал жуулчлалын сайд Цэранбаттайгаа хамтарч тодорхой шийдвэрүүдийг гаргаараа. Бид энэ ажлыг бас эхлүүлж ирсэн, тодорхой ажлын хэсгүүдийг гаргаж ажилласан. Энэ дээр одоо нэг эргэлт хийгэрэй гэж. Өнөөдөр Монголын аялал жуулчлалын салбар бол зөвхөн хувийн хвшлийн аж ахуй нэгжүүдийнхээ нуруун дээр үүрэгдээд яваад байгаамаа. Тийм учраас төрийн зохицуулалтаар бодлогоор дэмжиж өгөх тодорхой шийдвэрүүдийг гаргаж өгөх нэг ийм шаардлага байгаа. Энэ бол манай гадаад харилцааны яамтай зайлшгүй холбоотой асуудал байдаг юм а гэдгийг хэлмээр байна. За тэр тусмаа хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх асуудал дээр илүү онцгой анхаарах ёстой гэж ингэж ойлгож байгаамаа. За хоёрдугаарт таныг бас энэ уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхийд даяар бол нэлээд одоо том сэдэв болсон. Энэ бол хил хязгааргүй яригдж байгаа сэдвээ. Өнөөдөр байгаль орчны дороод дэлхийн нийтээрээ явагдаж байгаа. Тэгэхээр энэ үед бол Монгол улс бас байгаль одоо орчны тэнцвэр алдагдж байгаа уур амьсгалын өөрчлөлтөнд маш өртөмтгий байгаа учраас гадаадын олон улсын санхүүгийн дэмжлэг, тусалцаа дэм, за мөн олон улсын төсөл хөтөлбөрт хамрагдах энэ ажил дээр бол манай гадаад харилцааны сайд маань гадаад дотоодын айлчлалыг Монгол улсын одоо төрийн тэргүүн болон одоо том өндөр дээд хэмжээний айлчлалуудыг Монголд эрэхтэн буюу гадаад хийхэд нь заавалчгүй энэ байгаль орчны асуудлаа сэдвээ оруулж ярьж эндээс тодорхой дэмжлэг тусалцаа авмаар байна. Бид монголчууд чинь бол зөвхөн ашиглахаа мэддэг, буцаагаад нөхөд түүнд зарцуулах хөрөнгө мөнгөө бол маш гар татуу гаргадаг ийм ард түмээ. Тийм учраас таныг энэ дээр бол нэлээд эргэлт хийх ёстой гэж бодож байна. Өөрөөр хэлбэл гадаадын олон улс орнууд бол хөрөнгө оруулагчид цугларч мөнгөө хэрхэн байгаль орчинд ээлтэйгээр санхүүжилтэнд зарцуулах вэ гэдэг асуудлуудаа цуглаж чуулж ярьдаг болсон. Тийм учраас таныг энэ арга хэмжээнд бол нэлээд одоо идэвхтэй оролцож санхүүгийн буруу үйл ажиллагаанд оруулахгүйгээр одоо эрэг байгаль орчны салбар руу хандуулж байгаа энэ дэмжлэгийг аваасаа гэж хүсэж байна. Яагаад гэвэл энэ уур амьсгалын өөрчлөлтөнд хамгийн одоо энгийн иргэд өртөмтгий байгаад байна. Өөрөөр хэлбэл ядуур л илүү одоо эмзэг хэсэг дээрээ тусаад байгааг одоо сүүлийн үеийн гарсан судалгааны дүнгуудээр та бол харж байгаа. Тийм учраас энэ хүмүүсийг энэ уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох олон янз бүрийн хэлбэрийн төсөл хөтөлбөрүүдэд хамруулах чиглэлээр онцгой анхаарч одоо ажилласаа гэж танд захимаар байна. Баярлалаа. Тэмүүлэн гүшүүн үг хэлье.